багийн гишүүн амрын сэдвэн. За манай баг болохоор нэг эдийн засагч, нэг уулуурхайн чиглэлийн мөн мэргэжлэрээ 5 болон 20 жил ажилласан хоёр аграрын гишүүн байгаа. За ингээд химийн бордогоор бүрдсэн нийт ногооны хүнсний аюулгүй байдал маш сөрөг нөлөө үзүүлдэг та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгээд мөн Монгол улсад химийн бордогоор тохирсон хөрсийг бүгдийг нь сэргээхэд 400 сая Америк доллар зарцуулах байгаа. Тэгээд үүнийг бид нар манай язмгийг ашиглахаар үүнийг 2 дахин багасгах байгаа. Манай язмаг маань бусад бордог бодвол 20-30% илүү ашигтай сайн байгаа. За мөн хавны харж байгаачлаа наачаа эзэлсэн байгаа. Зах зээл дээр байгаа бусад бордогууд маань 30-50% нь био язмаг гэдэг бол манайх 100% шингэн язмаг байдгаараа бусдаас давуу талтай байгаа. За Монгол улсын хэмжээнд 6700 гаруй хүлэмж болон тарилангийн талбай гэдэг дагаад байдаг бол бид нэр энэний нэг сардаа ихэд 0.3% нь бордогоор гэж чадах юм бол нэг сардаа 13,000 долларын ашиг болно. Мөн энэ ч үзүүлсэн байгаа үгэрцээ байгаа манайх дэм гişиг гэдэг юутай дэм гişиг гэдэг компанитай язмгаа дамжуулж ингэж юугаар хийхэд био үгэрцээ гэсэн давтарын бичиг авч чадсан байгаа. За бид нэр ингээд эхний ээлжинд 10,000 долларын санхүүж төсөж байгаа. Тэгээд бид нэр эхний жилдээ ихэд 250,000 долларын ашиг олж чадна. Мөн цаашдаа бүр явах юм бол бид нэр нийт Монгол улсын 5% нийт бордог бүгдийн язмгаараа гаргаж чадах юм бол 25 сая Америк долларыг олох боломжтой байгаа. За тэгээд бидний бодлол бөөнөр болон жижиглэнгээр гэж байгаа. Тэгээд бөөнийх нь бодлол хэлдэг болохоор бид нэр өөрсдөө хүргэж өгөөд язмгаа өөрсдөө суурьлж өгөөд тэгээд тэр хэрэггүй болсон язмгаа буцааж аваад ачаад явах юм аа. За ингээ ахаа